Амьд үлдэх инстинктээсээ хэрхэн гарч ухамсараа яаж дээшлүүлэх вэ? Амь хамгаалах инстинктүүд үргэлж таны төлөө байдаг. Ямар нэгэн зүйлийг та аюултай гэж харж байгаа тохиолдолд тэр үргэлж сэдрэнэ. Тэгэхээр ямар нэгэн юмд утга учир өгөөд ингэчихвээ, тэгчихвээ гэж айгаад байна. Сэтгэлийн ямар хэсгүүд, ямар бодлоод орж ирж байна. Тэрийгэ таниад тэрэн лүгээ нэн сэтгэл, зөөлөн дуу хоолой, зөөлөн харцаар хараад амьсгалаа суллах. Энэ үед амь хамгаалах инстинкт чинь суларч байдаг. Тэгээ амь хамгаалах инстинкт ихэнхдээ өнгөрсний хуучин мэдээлэл дээр буюу ямар үед ямар үйл явдлуудад та аюултай мэдрэмж авч ирсэн, танд ямар үед хэцүү байсан тэр мэдрэмжийг чинь кодлоод одоо цагтаа тэрэндээ төстэй мэдээлэл гарч ирэх юм бол тэрий чинь аюулгүй байсан ч аюултай юм шиг болгож мэдрүүлдэг. Тэгэхээр миний дотор юу болж байгааг анзаарлаа, бодлоо, сэтгэл хөдлөлөө анзаарлаа. Энэ үнэхээр бодит байдал дээр ийм аюул байна уу? Сайхан тогтоод, завсарлага аваад анзаарах. Тэгээ байхгүй сайхан амьсгалаа гаргаад, бие суллаад, хөдлөө дуу аваа гаргаад тэгээ сэтгэлийнхаа айгаа дугшээд байгаа амьд үлдэх инстинктийг чинь ажилуулад байгаа хэсэг рүү зөөлөн дулаанаар хараад намайг хамгаалж аваад баярлаа гэж хэлэх. Та амьд хамгаалах инстинктээ сулж чадна.